За үндэсний цэцэрлэг түрээлэн бол бидний нийслэлийн одоо удирдлагууд төлөөлөгчний хувьд онцгой нүдний цэцгийн мэд хамгаалах ёстой газар. Яагад гэвэл усхын тусгай хамгаалцтай нийслэл Улаанбаатар хотны ундны усныг гол их үүсрүүл болж байгаа ийм газраа. Тэгээ иргэд олон нийт маань энийг яг зүгээр хүлээж авч чадах уу? Үнэхээр одоо буцалтгүй тусламжаар энэ байгууламж баригдаж байгаа бол заавал энэ онцгой нүдний цэцгийн мэд хамгаалах ёстой газартаа бид нэр ингээ барилга байгууламж барина гэдэг бол маш одоо том асуудалтай нүүр тулнаа. Тэгээ усаа бид нар хамгаалах ёстой шүү дээ, хайрлах ёстой. Өнөөдөр Улаанбаатар хотын уушиг бол үндэсний цэцэрлэг түрээлэн болсон. Ногоон байгууламж бид нар байнга ярьдаг хэрнээ ширэнгэн одоо цементэн барилга байгууламжн дээр онцгой одоо манай яармаг мармаг ингээд нислэг бүгд төлөвлөлтийн алдаанууд гарч байгаа. Тэгээд яг энэ шийдвэрийг дэмжиж байгаа хүмүүс ирээдүйд маш том өрөнд орно шүү нөхдүүдээ. Маш том өрөнд орно шүү. Бид нар хайрлж хамгаалах ёстой шүү дээ. Бидний үүрэг. Иргэд олон нийт зундаа өвөлдөө агаар салхинд гардаг ганц газар дээр ингээд барилга байгууламж барьж байна. За дид бүс затгагдаж орж ирнэ. Бид нар энэ мөнх байхгүй энэ сандалт суудал дээр. Дараагийн удирдлагууд нь тэр дид бүтцийг ашиглаад өшөө тэлэх, ахаад барилга байгууламж барих шалтгаан нөхцөлийг нь бүрдүүлж байгаа шүү. Дараагийн удирдлагууд, хотын удирдлагууд, дараагийн одоо төлөөлөгч нар энэ дээр урд нь барьж исэн юм чинь ахаад барья гэдэг саналууд ахаад орж ирнэ. Энэ байдлыг эхлэлийг нь тавьж байгаа шүү. Үнэхээр олон газрууд байгаа шүү дээ. Түрүүн Бацогт дарга маань хэлж байна. Өөр олон боломжууд байхад заавал энэ дээр зөвшөлтчлийг нь ахаад хийе л да. Саналаа өгье л доо. Өөр бололтоосоо газруудыг санал болгоё л доо. Бид нар төсөв санхүүгэнд нь дэмжиж л да. Гарч шийдлүүд зөндөө байгаа шүү дээ. Алга дарам ногоон байгууламжаа бид нар ингээл хэсэгчлэл өгөөд ах юм бол эн чи одоо үндэсний цэцэрлэг түрээлэн биш боллоо шүү дээ. Үндэсний барилга байгууламжийн газар боллоо. Ундны ус шүү. Бид нар өнөөдөр ундны усны асуудлуудыг байнга ярьдаг, хамгаалах ёстой гэдэг. Гэхдээ өнөөдөр энэ шийдвэр яг бодиттой хэрэгжих үү гэдгийг одоо журмын нөхдөөдөөс би харъя. Олон нийт бас хараг. Энэ дээр бол ус төржмөрг байгаа. Ягаад гэвэл энэ бүгдээрээ л бид нэр цайгаа чанах усаа хамгаалах ёстой шүү дээ. Энэнийг бол эсвэлтгүйгээр юм уу, эсвэл дэмжих юм уу гэдгээс үл хамааран дараагийн одоо ногоон байгууламж ирээдүйдээ бид нар юуг хамгаалж үлдэх ёстой вэ гэдэг түүхэн чухал шийдвэрийг өнөөдөр энэ тагмаас гаргаж байгаа. Миний бодлоор бол би одоо хувийн хүнийхээ хувьд дэмжихгүй байна. Тэгээ та бүгд маань мэрэгөө оюундаа тунгаагаад зөв шийдвэр гаргана гэж найдаж байна. Энэ бол түүхэн шийдвэр байна. Сая нөгөө Бацогт даргыг нэг юм хэлэхэд нэг юм санаанд орчлоо. Би барилга онцлогоогоор яг явж байхад тэр цэцэрлэг түрээлэн дотор нэг цөөрөм дотор нэг хүүхэд өөд болсон гэд нэг юу болоод тэгээд тэдний хугацааг сунгахч гач илүү нэг тийм онцлогоогоор очиж исэн юм байна. Тэгээд нэг юм сануус нь болохоор зөвхөн энээс гадна цэцэрлэг түрээлэнд хувь бизнесмен бол авсан байсан. Би бүх бичиг баримтыг бол харахад Батүл даргын гар үсгийг бол харсан байхгүй. Тэгэхээр ганцхан энэ иргэн хүн юм аваад бариад бизнесмен хүн бариад болж яхад нийслэл нийгэмдээ зориулсан бас сайхан ийм хятадын засгийн газраас бас тусламжаар орж ирж байгаа ийм том бүтээн байгуулалтыг бас дэмжмээр бас санагдчихээн. Гэхдээ бол газрыг бол бас байршлын солиосоо гэдгийг бол хорон дээр бас саналаа хэлжсэн. Тэгэхээр үүнийг дайлмдуулаад юу хэлэх гээд байна гэхээр энэ цэцэрлэг түрээлэнгийн маань дарга энэ эрхийн газрын эрхийг сунгах юм уу, үйл ажиллагаагийн сунгах тэр юунд нь хэр оролцдог юм бол байгаль орчмын хороо маань бас оролцож нөгөөдгийг сунгах ийм асуудал гарах. Үүнийг бас хараа хяналтандаа арай тэр газрын одоо 3 жилийн өмнө би бол онцлогоо хийжсэн 5 жил гэхээр ер нь энэ жил вэ нүү эх жил бас хугацаанд сунгах ч гэдэм юм тийм юм орж ирэх бах. Тэгэхээр үүгээр бод хязгаарлаж байгаа юм биш.
Энэ ганцхан өнөөдрийн засгийн газар болон манай удирдлагууд зөв сайхан үйл ажиллагаа явуулж байгаа боловч мөнх биш ээ. Тийм учраас үүнийгээ бас хуулиараа хэдүүлээ хязгаарлаад үүнийгээ бас зөв явуулъя. Энэ ажлыг бол дэмжиж байгаа гэдгийг хэлье.